1380 он масаг зүүсэн нуус бүлэглэлийн хүмүүс нэгэн эмэгтэйн хойноос хөөх болно. Энэ үед хоригдол биедээ тээсэн эмэгтэй агаарт гинт нисдэг. Тэд түүнийг алах гэсэн боловч даанч чаддаггүй. Эмэгтэйн биенээс хоригдол гарч ирэн тэднийг нэг-нэгээр нь алж эхэлдэг. Ер нь бол энэ хар гаригийн хоригдол хүний биенээс гараад дэлхий дээр 5 минут л амьдрах боломжтой. Нэг ёсондоо хүний бие эднэрийн шорон, нөгөө талаараа эдрийн амьдрах ганц боломж юм уу та. Гэтэл гэнт тэнгэр дээр задрал өвсөн манай киноны гол бааtruуд орж ирнэ. Машин дотроос таандар болон гард хэмээх дэлхийг хамгаалагч 2 робот гарч ирдэг. Тэдний үүрэг бол эздээсээ зугтсан хоригдлуудыг барих явдал юм. Хоригдол эмэгтэйн бие рүү орж тэдний хооронд хөөрхөн тулаан болно. Эцсийн эцэст манай 2 ялхан тэрэ. Ингээд л тусгай төхөөрөмжөөр эмэгтэйн биенээс хоригдлыг татан авч хордог. Эмэгтэй нас барахаасаа өмнө ухаан орж харуулаас охин минь байгаа, охин минь авраараа гэж гуйсаар өөд болно. Харуул роботууд хүний биед хувлан орж цаг хугацааны машиндаа суугаад 2012 он хэмээх порталыг нээгээд явж одно. Ингээд дошин дээр ирээд хоригдлыг тусгай шоронд өнөө хүртэл өөрсдийнхөө барьсан хоригдлуудын хамт хордог. Энэ үед хүүхдийн уйлах чимээ гинэд сонсогдно. Машин дээрээ яваад очиход нөгөө хүүхдийг хамтрагч харуул болох таандар роботт нь авчирсан байлаа. Тэр 2 хөөрхөн маргалдаж эцсийн эцэст охиныг өсгөхөөр болдог. Киноны үйл явдал 1391 он руу шилжлээ. Эд шидтэн Мурак манай киноны бас нэгэн онцгой дүр. Тэрээр эд шидийн аргаар гаргаж ирсэн хамтрагч 2 муурныхаа хамт 90 сурвалжлагдж байгаа гэмт хэрэгтнүүдийг барьж цагдаад өгөн мөнгө олж ам зогоодог нэгэн билээ. Ээлжид хэрэгтнээ барьчаад дараагийн ажлаа олохоор зураг хуудсуудыг үзэж явж байтал их хэмжээний мөнгө амлсан болор хутганы зураг харагдав. Тэр зургийг үзэж байтал түүний толгоо гинэт эргэж харанхуй оймод царай нүл мэдэгдэх эмэгтэй хажиргалтай нэгэн залуугээд олон бодол түүний толгойд орж ирээд гархан тэр. Энд ямар нэгэн учир байна гэж бодон болор хутгийг олохоор шийдлээ. Мурака хутганы талаар илүү их мэдээлэлтэй болохын тулд шоронд хоригдож байгаа зурхаач дээр очдог. Зурхаач хэлэхгүй гэж нилээн гүрийсэн ч Муракийн арганд орж хэлдэгэ. Болор хутгийг анх загасчд олсон гэдэг. Загасчд тэгээд хутгийг дарханд өгдөг. Дархан болрыг хутганаас гаргаж авахыг хүссэн боловч даанч чаддаггүй. Хамгийн сүүлд дэм буудлын ажилуулдаг нэгэн өвгөн худалдаж авсан талаар тэрээр мэддэг. Ингээд түүний дараагийн зогсоол бол дэм буудал. Элбчин Мурак хамтрагч муурнуудынхаа хамт дэм буудлын өвгнийд ирлээ. Энэ үед дэм буудлын эзэн өвгөнтөө нэгэн хачиргалтай хувцастай хүн юм ярин суун. Орчин үеийн хувцастай хүн. Тэгэхээр энэ нөхөр бол ирээдүгээс ирсэн тодорхой болж байгаа юм л да. Өвгөн түүнд хутгийг үзүүлэхэд энэ хутаг бол миний хутаг. Надад өг гэж түүнд зандрангуй хэлдэг. Өвгөн эсэргүүцэл үзүүлнэ. Ирээдүгээс ирсэн залуугаас хари гаригийн хоригдол гарч ирэн түүнрөө дайрч хутгийг авахыг оролдов. Энд нилээн ширүүн тэмцэл болно. Дэм буудлын эзэн өвгний бид болор хутаг зоогдоход тэрээр нин даруй сугалж аваад цонхоор шидээд өөрөө нас барав. Гай газар доороос гихчээр шоронд хоригдож байсан зурхаач хутгийг авахаар бас энд ирсэн байлаа. Болор хутгийг газар унсан байхыг харсан зурхаач юу хийхийн зургийг барьж аваад цогтхон тэрэ. Энэ хооронд хари гаригийн хоригдол биетийг биедээ агуулсан залуу түүнийг анзаарч хойноос нь хөөж эхэлдэг. Элбчин Муракч гэсэн энэ бүхнийг бас анзааралгүй яах вэ? Эд шидэ ашиглан харийн биетийг зогсоохыг оролддог. Харийн биет харийн хоригдолтой нүүр тулан тулалдсан боловч Мурак маань даанч түүнийг дийлэлгүй ухаан алдан унсан гэж байгаа. Шөнө нь хамтрагч муурнууд нь түүнийг олж амийг нь аварлаа. Тэр гурав явж байгаад голд унсан сансрын хөлгийг хараад ихэд гайхав. Тэр хөлөг дээр дөхөж очиход нэгэн эмэгтэй цааш зогтож байхыг анзаарлаа. Болор хутгийг анх харж байсан үед нь бодолд нь орж ирсэн улаан хувцастай эмэгтэй тэр мөн байлаа. Тэр гурав энэ бүх үйл явдал эргэлтсээр энэ хэсэг өндөрлөнө. Киноны үйл явдал 2022 он руу шилжинэ. Гард хамгаалагч робот маань өнгөрсөн үеэс авчирсан охинтойгоо хамт явж байгаагаар энэ хэсэг эхэлнэ. Охин өнөөдөр 10 настай нэлээд том болсон байна шүү. Гардыг ааваа гэж дуудана. Ер нь бол аавыгаа л гэж боддог л доо. Гэхдээ аав нь түүнээс ямар нэгэн зүйл нуугаад байгааг тэрээр маш сайн мэддэг.
Их ухаалаг ухаантай охин болохоор аавыгаа юу хийж байгааг мэдхийн тулд машинд нь уцаа орхиод яваад өгдөг. Ингээд л уцаа орхисон хүн юм чинь юу ярьж байгааг сонсно үсттэй. Гард тундр хоёр хоорондоо ярилцаж байхын хар гаргийнхан дэлхий дээр амьдрах хүмүүст 10 жил тутам ирж хоригдол хордог. Яг энэ цаг мөч дохиож байна. Тэгэхээр тэр хоёр энэ талаар ярилцдаг л да. Ерөнхийдөө бол маш хүчрхэг харгас 107 ширхэг хоригдол дэлхий дээр авчирж байгаа юм байна. Тэгээд тэдгээр хоригдлыг хаана ямар хүмүүст хорих талаар тэр хоёр ярилцаад өндөрлөдөг. Шөнө нь охин нь аавынхаа машин дээр ирээд аавтайгаа ижилхэн тантр орофттой ярилцахыг оролдсон боловч тэрээр хариу өгөхгүй байлаа. Ингээд л уцаа авахаараа машин дотор орж явж байгаад санамсаргүй нэг зүйл дээр дарж жижигхэн шоронг онгоолгож орхихон дээр. Баригдсан хоригдлуудыг нь суллахаа сэргийлж тандер робот гарч ирэхээс өөр аргагүй боллоо. Тэрээр гарч ирээд бушуухан шоронг цоожлно. Тандер роботыг харсан охин бөөн баяр. Охин түүнээс зөндөө маш олон асуултыг асууна. Тандер робот хүний биед хувирлаа. Яг л аав шиг нь. Гэхдээ арай хошин зантай. Тэр хоёр баахан юм буу халнаа. Тандер робот охинд бүх үннийг хэлдэг. Бид бол хар гаргийнхан. Дэлхий дээр амьдрах хүмүүсийн бид өөрсдийнхөө барьсан хорон муу санаад хоригдлуудыг хордог. Мөн бид өнгөрсөн ирээдүгээд цаг хугацаагаар аялдаг. Чамайг бид нэр өнгөрсөн үеэс авчирсан гэд бүх үннийг илчилдэг. Энэ үед гард гарч ирнэ. Охин гардад мэдэгдэлгүй нууцаар машинаас гарч амжина. Гард тундорт бид хоригдлуудыг хаана хорих тохиромжтой газрыг оллоо. Эндээс холгүй байдаг эмнэлэгт хоригдлуудыг хорицгоё гэж тохиролцдог. Охинд энэ бүхэн сонирхолтой санагдаж эмнэлэг дээр төрүүлж ирээд хүмүүсийн бичлэгийг бичиж эхлэв. Гард ч гэсэн яг энэ үед эмнэлэг дээр ирлээ. Тэнгэр дээр хар гаригийн сансрын асар том хөлөг онгоц гарч ирэн нэгэн хар чулууг эмнэлэг рүү илгээв. Тэрхүү хар чулуу маш том алтан баган болж хувирав. Алтан баган дотроос хачиргалтай хар гаригийн биед гарч ирлээ. 107 ширхэг тэмдрүүлэх гарч ирэн эргэн тойрны бүх хүмүүсийг нэг нэгээр нь барьж эхэлдэг. Эмнэлэг дотор бөөн бужигнаа хүмүүс ийш тийшээ зогтож тэмдрүүлүүд хүмүүсийг нэг нэгээр нь барьсаар л байлаа. Энэ үед гард гарч ирэн охиноо хараад их л гайхав. Гэвч охиноо үл тоон алтан багныг үүсгэсэн хар чулууг авахар явлаа. 107 хүнд хоригдлоо хорьсон хар гаригийн биед буцаж эмнэлэгт байсан хүмүүс ирэхэд саяны болсон үйл явдлыг юу ч болоогүй мэт амьдрал үргэлжлэнэ. 1391 он Маск зүүсэн нуус бүлэглэлийн төв байр. Тухайн улстай хамгийн алдартай эд шидтэй хүчтэй хоёр элбэчин нуус бүлэглэлийн удирдагч Жан дээр хүрэлцэн ирнэ. Тэр хоёр өөрсдийн ур чадвараа үзүүлж мөн алдартай эд зүйлсээ түүнд зарахыг хүссэн боловч нууц бүлэглэлийн удирдагч Жан болор хутгийг олж өгөхийг тэр хоёроос хүсдэг. Түүнд өөр юу ч хэрэггүй байлаа. Элбэчин хосууд болор хутгийг хаана байгаа байршлыг олж тогтоохон тэр. Тэгээд тэр газрыг олж тухайн газрын нэгэн зарцыг ховстон болор хутгийг авчир гэж ховстов. Ховсонд орсон тэрээр болор хутгийг авчирч тэр хоёрт яг өгөх гэж байтал улаан хувцастай алдарт эмэгтэй мань гарч ирэн тэдний эсрэг тэмцэлтэн байлдлаа. Тэртээ 1391 онд буу гарган тулалтхан тэр. Тийм ээ, энэ бол гардын охин өнгөрсөн үеэс авчирсан охин билээ. Хос хоёр элбэчингээс болор хутгийг авсан тэр үед Масагтай нууц бүлэглэлийн удирдагч Жан ирж гардын охиндоо тулалдаж түүнийг ялаад болор хутгийг аваад яваад өгөв. 2022 он гардын охин найз дээрээ ирж эмнэлэг дээр бичсэн бичлэгээ үзүүлнэ. Түүнд болсон бүх үйл явдлыг тайлбарлаж хар гаргийнхан байдгийн байна. Тэд бидэнд хоригдлоо суулгадаг юм байна гэл олон таван баахан юм л ярьдсан. Энэ үед гард охиноо байршлаар нь тогтоож олоод түүнийг авч явдаг. Ингээд түүнд нууж авж байсан бүхий л үнэн учраа хэлэх болно. Өөрийг нь өнгөрсөн үеэс авчирсан бид бол хар гаргийнхан дэлхий дээрх хоригдлуудыг хяндаг, мөн дэлхий дээрх хүмүүсийг тэднээс хамгаалдаг гэд олон зүйлийн талаар түүнд ярьж өгдөг. Ингээд охин бүхий л зүйлийн талаар мэдлэгтэй болж энэ бүхнийг ойлгодог. Маргааш нь дэлхий дээр хүний дотор хоригдож байсан хар гаргийнхныг бүгдийг нь суллагснаатай хорон санаад хар гаргийн сансрын хөлөг дэлхий дээр ирэх болно. Энэхүү мэдэг сонссон гард болон тандер хоёр сансрын хөлийг зогсоохоор тэр зүг рүү мордноо. Яран машиндаа орж ирэн суухад түүний охин байж таарлаа. Машинаасаа буулгахыг хүссэн боловч цаг хугацаа бага байсан болохоор шууд л явлаа. Гардын машин тэрхэн хугацаанд сансрын хөлөг болон хувирхан дээрээ.
Хорон санаатай хар гаргийнхан шууд л өөрсдийн гол байгуулах Солонгосын алдар жүжигчин Со Жи Сопийн тоглосон дүрлүү шууд явдаг. За яагаад ийшээ явж байгаа вэ гэвэл Со Жи Сопийн бит энэхүү хорон санаат хар гаргийнхны удирдагч нь байгаа юм байна. Эхлээд бол удирдагчаас ирэх хэрэгтэй. Удирдагчаас ирээсний дараа дараачийн зорилго руугаа шилжих юм байна л да. Ингээд энэ хорон санаатай сансрын хөлгөөс улаан ровд гарч түүний хойноос хөөцөлдөж Со Жи Сопыг барьж авдаг. Энэ үед гард улаан ровдыг олж түүнтэй маш ширүүн тулаан хийдгээ. Тэгээд энэ дээр бас нэг зүйлийг тодруулах хэрэгтэй. Нөгөө болор хутга байгаа шүү дээ. Киноны туршид хайгаад байгаа болор хутга. За энэ болор хутга ямар учиртай хутга вэ гэхээр ерөөсөө энэ хар гаргийнхныг энэ хүний биенээс салгаж чаддаг, гаргаж авч чаддаг, цаг хугацаагаар аялдаг гэд маш их учир утгатай хутга юм байна. Энэ хутга бол гардад байгаа. Ингээд улаан ровд гардтай тулалдаж түүнийг ялаад болор хутгийг түүний биенээс гаргаж авч чаддаг. Ингээд Со Жи Сопи хойноос дахин хөнөө. Тэгээд мэдээж хэрэг энгийн хүн лимчин торохноо баригдалгүй яах вэ? Болор хутгаа ашиглаж удирдагчаа гаргаж авч чаддаг. Гард мөн гүйцэж ирэн хорон санаатны удирдагч руу дайрахад улаан ровд дахиад л замд нь хөндлөсөж түүнд гайволно. Тэр хоёрын хооронд ширүүн дулаан дахиад л үргэлжилнэ. Улаан ровдын дэлхий дээр ирсэн үүрэг нь нэгэнд биелсэн учраас гардыг барьж аваад өөрийгөө устгаж дэлбэрдэг. Гардын дэлбэрэлтэнд маш их хүн дээр шархтаж босох тэнгэлгүй болжээ. Тандер гард дээр ирж өөрийнхөө хамаг энерги хүчээ түүнд өгснөөр түүнийг сэрээж чаддаг. Судлагдж чадсан хорон муу санаад хоригдлуудын удирдагч нь шууд л сансрын хөлөг рүү яван орлоо. Хойноос нь Тандер ровд амжиж орж чадав. За тэгээд энэхүү сансрын хөлөг дотор бол маш их хэмжээний улаан бөмбөлгүүд байдаг. Энэ бөмбөлгүүд ямар учиртай вэ гэхээр дэлхий дээр энэ хоригдлууд удаан амьдрах боломжийг олгох бөмбөлөг юм. За энэ бөмбөлгүүдийг дэлхий даяараа дархааж дэлбэлсэн тохиолдолд хоригдлууд биенээсээ суллагдана. Хоёрт бол 5 минутаас дээш хугацаанд маш олон зуун жилийн турш амьдрах юм боломжтой юм байна. Энэ үед гард сансрын хөлөг дотор орж ирж удирдагч хоригдолтой маш ширүүн тулааныг өрнүүлдэг. Ингэж тулалдсанаар түүнийг сансрын хөлгөөс гаргаж чаддаг. Нэг муу зүйл нь бол энэ сансрын хөлгөөс хоёр ширхэг улаан бөмбөлөг удирдагчийг дагаад гарч ирж чаддаг. Хоригдол удирдагч мэдээж дэлхий дээр 5 минутаас дээш амьдрч чадахгүй учраас буцсан Со Жи Сопийн бие рүү орноо. Ингээд биедээ ороод шууд л хоёр улаан бөмбөлгийг дэлбэлдэг. Агаарт маш их хор тутаа хий засагдж тэнд байсан бүхий л хүмүүс нас ордог. Мөн хүний биед хоригдож байсан хоёр хоригдол суллагдж чаддаг. За ингээд үйл явдал 1391 он руу буцан шилжнэ. Улаан хувцастай охин маань хоригдсон байдлаа сэрдэг. За энэ охин бол маань мэдээж гардын охин шүү дээ. Хэн барьсан бэ гэхээр масктай бүлгэмийн удирдагч Жанжан барьсан байгаа. За энэ Жанжан бол мэдээж хар гаргийн хоригдол. За үйл явдлыг ухраацгаая 10 жилийн өмнө цаг хугацаагаар аялаад энэ цаг хугацаанд эдгэр хүмүүс маань ирсэн байгаа юм. Гардын охин болон суллагдсан хоёр хоригдол болон удирдагч маань. За тэгээд нөгөө хачин хувцастай хүн болон нууц бүлэглэлийн удирдагч Жанжан хоёр хоорондоо ярилцаж сууж байгаа юм л да. За ерөнхийдөө энэ хоёр хоёулаа хоригдол цаг хугацаанд ирсэн. Тэгээд удирдагчийг хайж байгаа. Тэднийг бол энэ 1391 онд ирэхэд 4 хүн харсан юм байна. За тэгээд энэ 4 хүний нэгд нь удирдагч нь шилжиж ороод тэгээд тэндээ бол хоригдсон буцаж гарч ирж чадаагүй юм байна л да. Тэгээд энэ хоёр маань болохоор энэ бүхнээс бол аврагдаж чадсан. Тэгээд бол удирдагчаа хайгаад байгаа юм байна. Нэг өсөнд удирдагчаа нэг тайж байгаа. Хоёрт бол нөгөө болор хутгийг хайж байгаа. Болор хутгийг олоод удирдагчаа сэрэнэ гэсэн ийм зорилготой байгаа. За ингээд энэ үйл явдал өндөрлөөд буцаад 2022 он руу шилжиж байна. За энэ үед бол улаан бөмбөлөг дэлбэрсэн хар гаргийн хоригдлууд гуруулаа болсон байгаа. Гард бол туундарт хилдэг охиныг аваад эндээс хол бушуухан цогт би бол эдгэрийг зогсоох болно, эдрийг тулдах болно гэд тэр хоёрыг авуулдаг. Тэгээд туундар болон охин хоёр бол замдаа явж байхдаа ярилцдаг л да. Ер нь бол олон зүйлийн талаар ярина. Тэгээд туундар бол охинд хэлдэг. Ер нь бол энэ хамгаалагч роботууд, хамгаалагчд бол нэг урт удаан наслахгүй юм богинох настай байдаг. Хөл бол угаасаа хувь тавилан, ингэжлэх тавилантай гэл олон юм ярьдаг. Тэгээд бол охин бол буцаж явахыг бол шаарддаг. Түүнд бол туслахыг хүсдэг. Яагаад ийм байж болохгүй вэ гэдэг. За түүнийг ятгаснаар болоод буцаж явахаар болдгоо. За ингэж буцаж очиод бол маш мэдээж хэрэг бол ширүүн тулаан болно. Тэд нар хоорондоо тулалддаг. За энэ тулаанд гард, туундар, охин гурван маань бол болор хутгийг бол тэднээс бол авч чаддаг. Ингээд болор хутгийг аваад шууд цаг хугацаагаар бол тэднээс зугтдаг. Ингээд бол 1381 он руу ирдэг. За энд бол хар гаргийн 3
хоригдол маань дагаад бол ирж чаддаг. За тэднийг ирж байхыг бол хоёр элбичин болон тэгээд маскта бүлгмийн удирдагч Жанжан одоо тэнгэрт нисж байгаа эдгээр ирж байгаа үйл явдлыг бол хардаг. За тэгээд ирээд бол маш ширүүн тулаан болдог. Тэгээд энэхүү тулаанаар бол гардеробт болон туундар хоёр маань хөрхий тэгээд устж байгаа юм л да. Тэгээд охин маань бол машинтайгаа зүг усан живдэг. Усанд живж байх тэр үед нь охиныг нэгэн хүү авардаг. Тэгэд энэ хүү бол одоо нөгөө эд шидтэн элбичин Мурак маань юм шүү дээ. Мурак охиныг бол ерөнхийдөө аварсан байгаа. Гэхдээ бол эдгээр энэ үйл явдлыг өмнө нь мартсан шүү дээ. За ингээд үйл явдал маань 1391 он буюу 10 жилийн дараах үе рүү ирдэг. Нөгөө улаан хувцастай охин маань том болцсон нөгөө баригдсан нөгөө Жанжан болон хачин хувцастай хүн гэдэг орчин үеийн хувцастай хоёр хоригдол барьсан үе рүү бол буцан очдог. Тэгээд бол хоёр элбичин маань бол энэ хоёрыг бол харин хоригдол юм байна гэдгийг мэдээд тэдэртээ нэг бол тулаан үргэлжилдэг, тулалддаг. За тэгээд энэ үед маань элбичин Мурак маань ирж тулаанд оролцсон, охин маань энэ үед тулалдна. Ер нь тэгэл ширүүн тулаанууд бол ерөөс араасаа болж байгаа юм л да. Тэгээд энэ хүү тулалдааны үеэр ерөнхийдөө бол хоёр хоригдлыг хоёр харин хоригдлоодыг бол алж чаддаг, устгаж чаддаг. Хоёр хоригдол одоо үххийнхаа өмнө бол Мурак руу хараад нэг зүйлийг хэлдэг. Тэгээд чиний бие дотор бол ямарваа нэгэн зүйл байна. Нэг зүйл байна гэж хэлсээр байгаад үхдэг баг. Тэгээд бол охин маань бол бас болор утгаа аваа тэгээд бол ам гарч чаддаг. Тэгээд эцсийн бол нөгөө удирдагч гээд байгаа нөхөр бол алга болсон байгаа шүү дээ. 1391 он ирчээд. Тэгээд ерөөсөө бол энэ удирдагч маань ер нь бол хамгийн сүүлд бол кинонд бол тайлал нь энэ Мурак болж таардаг. Тэгээд энэ кино бол энэ хүрээд төгсдөг байгаа. Ер нь бол нэг тийм учир битүүлэг төгсдөг. Дараа чинь 2 дугаар анги байгаа ч юм шиг төгсдөг. Надтай хамт байсан киног маань сонссон нийт үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн кино хүртэл түр баяртай үзэгчтэй.